За сайн байна Алтан ганц. Сайн байна. Сайхан зогсож гин үү? Сайхан зогсож байна. Энд чинь жаахан сэрүүхэн болохоос биш энэ уул ус сангаа минь сайхан ногоороо сайхан л зам болж байна да. За манай подкаст бөөгийн тухай сонио ач маань нүүдэлчдийн үе соёл гэдэг подкаст. Аа. Та бидэнд өөрийгөө нэг сайхан танилцуулаач. Би бол одоо хоёр янзаар танилцуулж болж байна. За. За би бол дээр үеийнхээр нь бол би бол Түшээдхан аймгийн Дайчвангийн хошууны Баруун гүний хүрээ буюу Сунди гүний хүрээний хүн. Тэгээд миний өвөг дээдс бол Гомбын, Гончгийн, Шарвын, Бацуурын, Содомжамбагийн Алтан ганц хаад баржин онгойтой. Одоо цагаараа бол би чинь Булган аймгийн Ишгүндэр сумын төрж өссөн Содомжамбагийн Алтан ганц гэдэг л юм дээ. За баярлалаа. За та өнөөдөр болж байгаа энэ сайхан үйл ажиллагааны талаар сэтгэлдээ хуваалцаач. Одоо энэ өнөөдөр болж байгаа энэ юунд одоо ингэж энэ сайхан харийнхныхаа өмнө ирчихэд галын тахлага юунууд хошоо олон юмнууд лусын тахлага, нарны тахлага өнөөглөөд 3 өнгөрөөж босоод нарны тахлага хийгээд ингээд яал. Өнөөдөр чинь бол ер нь их л усан мороотой гэсэн юм бэл. Тэгээд нарны тахлага хийснээс хойш нар марн ингээд сайхан яага. Уул ус маань биднийг сайхан ивэж сайхан хүлээж авч байгаад баярлж байна. Таны ижээ аав, эмээ өвөө ямар хүмүүс вэ? Манай аавынхаа талаар бол манай аав бол Содомжамбаа гэдэг хүн. Энэ Арангай их тамирын гаралт. Ээж маань бол яг тэр Булганы Ишгүндэрт төрж өссөн. Ер нь дээшгээ ч гэсэн тийм дээл төрж өссөн тийм хүмүүс. За та одоо хэдэн жил бүүүлж байна? За одоо нэг 20 гаруй жил болох юм уу да. Ер нь бол энэ бөөгийн замааг бол яг ингээд хэц хэнгэрийг барьснаас тооцвол бас бага. Ер нь ингээд нөгөө сонин зүүд хоёроо манад эхэлж өөрийгөө ер нь бөө болох юм байна гэсэн тийм мэдрэмж итэр орсон гэх юм бол би чи 28 настай л анх сонссон. Дээрээс нь ер нь би явандаа бол нэг тийм л хүн болох юм байна. Ээжтэйгээ хөөжилж байсан байдаг. Анх одоо яаж вэ? Одоо танд ямар мэдрэмж төрж вэ? Одоо бөө гэдэг юм гэсэн. Мэдрэмж гэдэг нь хэцүү. Тэгэл одоо яг ингээд бөөч өөр нууцхтэй. Тэр нууцаа бас нуучдаг. Тэгээд биднэрт мэддэг. Яаж би хаанаас хинээс сонсож мэдээд байгаагаа мэдхгүйгээр ярьдаг. Тэгж мэдхгүйгээр ярьсан юм миний маань гэрчийн авгаа сууч. Миний хань. Яасан юм гэхээр миний хань юу яасан? Би хөдөөнөөс 81 онд эдний ангид шижиж орж ирчихлээ. Тэгээд 7 дугаар ангид орж эдний ангид. Тэгээд юу яасан их сайхан анги хамтолонтой болоод ингээ байж хат. Энэ ханыгаа анх хараад тэгээд би одоо энэ танай ангийн энэ тоохор нүртэй охинтой суугаад би хөл бөмбөгийн баг бүрдүүлнэ хэлж илээ. Тэр нь бас л одоо хүртэл манай ангийнхаа ярьдаг нэрэн чи яг хэлсэн шүү. Миний ань надад 7 хүүхэд гаргаж өгсөн. Тэрний хоёрын тэгээд энэ амьдралын энэ хатуу шуурганд хоёрын тэнгэр төргсөн. Одоо надад 4 бантик охин байна. Амьдралын шуурга бол хүнийг маш их давтдаг. Энэ давтсан энэ юунд л ер нь орсон хүмүүс энэ бөөгийн замаар явдаг. Өвдгийн зовлон, байхгүй зовлон, энэ бүгдийг үзүүлэхгүйгээр яадаг. Бөөн мөргөлийг бол ярихын аргагүй. Энэ бол амьдрал харахад ингээд нэг бэртэж гимтээд ингэж явж байгаа юм шиг мөртлөө. Эргээгээд хүн зон олон зориод ирэхэд би өвдөд зовж үдээгүй бол би тэрийг мөнгө гэж харна. Гэтэл би өөрөө өвхөд туссан хүний хувьд бол ер нь одоо жишээлбэл ингээд энд ийм ингээд сорив болж энэ л үлдчих. Гэтэл ах нь яг хуухаа бүтэн гэж өвчүүлж авах болж байна. Бүтэн ингээд
Ингээд бүр ингээд одоо Болгон аймгийн хишгэн дээр сумынхан болвол яг л одоо хүнийг нэг ингээ бөөгөр яаж ах тэр оролддог тэр үед 13 настай хөөхт байхдаа би толгой дээр харлаа хасгаад асуулаа хүн. Тэгээл ингээд энэ өмөрчин гэж унчин гэж доогоороо идэ татаал ингээ. Тэгээл ухаангүй болоо. Тэгээ ер нь бол намайг тэгж их урт наслан эсвэл одоо тэр хэр үргийн лам эмч лавсрын гэж байл. Тэр бол намайг ер нь одоо 10-ын дотор бол танаа хүүхэд тоолж чадахгүй шүү дээ. Тийм л болсон. Энэнгээр нь ингээд идэн ингээд доошгоо орчихсон тарих руу. Гэл тэр хүн намайг ингээд олон оюутантай иймэрхүү нэг юм хөө сандал дээр ингээд төмөр сандал дээр хүлж байгаа л тэгэл ерөөс нэрүүл нэг тариа хийсэн жаахан мэдээ алдуулсан байлгүй. Яг харж байхад маань ингээд урд том тол байсан тэгэл ингээл өвчөд авцсан штэ хуух юм маань. Тэгэл зарим газар нь суц муцсан хагарсан гээл тэгэд яачсан. Тэгэл би чинь ухаантай ухаангүй байж байгаа л төвчүүлээл. Тэгэл надад одоо хийж байгаа эмчилгээ нь бол юу вэ? Маас мичиски буюу ногоон тос төрснээс өөрөөр яриад. Тэгэл хэдэн сар тэр эмнэлэгт байлгаал. Тэгээд одоо ингээл хичээл сурлага янз бүрийн юмнууд ингээ байхгүй болдог чинь. Малгайг маань аваач чинь. Ингээл ял шарах. Манай нэг хамаатны надтай шатуу цогоогоод юу байдгийг гацтай ойрхон очихлоор хийвгүй. Ягаад гэвэл толгой дээр нь ялаа яваал. Мах нь харагдаал гэдэг. Тэгэхэд би 13 настай байсан. Тэгээ тэрний тэр өвдөлт өдрийг бол ярих юм байхгүй. Тэгээд л өвдөж явахдаа л тэр орж чашхраал ингээл яаж хата. Яг тэгэхэд би ингээл биений сайхан өөрийгөө уу ингээд хардаг байлаа орон дээр орж чашхарж яаж байгаагаар. Түүд нь юундамаа одоо бол зүүд нойрон дэрдэг тийм юмнуудаа бол би тэр үедээ зүгээр хардаг байлаа. Тийм юмнууд. Тэгэл аажимдаа ингээл идгээд ус мөс урахгүй байснаа л гинтх ингээд ургаал тэгтээ би чи саяхан зүгээр инээ хөрсөн хар үстэй. Тэгээд явж. Тэгээд энэ хооронд чинь бас л янз бүрийн болсон. Тэгээ маш би одоо паз автобусанд доогоор одоо миний хань сайн мэд паз автобусанд мөргүүлээ доогоор нь гараад яг ингээд доор нэг бараг л бултаад ээжсэн чинь тэр хойдлоос нь бөхс нь хурж ирэл намайг нялхтаал аваад явсан. Тэгээл энэ нөгөө муу толгоо молгоо тэгээл энэ үүчээ хэдэн хавирган хугараал тэгээл тэр бүхнээ итгээд одоо ингээд хөдөгөө урт наслаад байгаа юм. 60 хүрсэн явж байгаа. Бөө болтлоо нилээн шалгуур тавьчихсан. Тэгин. Тэгээд байхгүй зовлон бас үзнэ. Тэ. Энэ хэд олон сайхан хөөхтэй эднэрийг өлсөхгүй тулд бол ер нь хүний хийхсэн болгоныг л хийсэн. Ер нь бол тэр хийх болгоныг хийж явахдаа бол би ер нь ялархаж үйж хөөгдүүд маань сайхан хоол ундтай эрүүл сарвал байвал болоо гээл. Тэгэл онгод тэнгэрүүд заа шалгуур тэгэл ер нь бас нэг юм байна. Энийх амьдралын энийх нухчаанд 81 оноос хойш өдөө хүртэл явж байгаа. Хань гэдэг сайхан юм байдаг юм байна. Тэгэлгүй. Яг тэр үед нь ойлгохгүй би олон хүн. Ханьван тэгэл. Энэ бүхэн нийлжэл бөө болдог. Түүнээс зүгээр нэг өдөр чи бөө болно гэд. Тэгээд хэцэн гэргнүүдэд бөө болчдөг юм биш. Манай бөө мөргөлийн юунд бол одоо бөө мөргөлийн маань заримдаа нэг жаахан аваач шороотой утгаад байгаа хүмүүс бол энэ. Ерөөсөө би энэ бүхнийг яагаад ингээ яриад ингээд байгаа юм гэхээр ер нь энэ бүхэн нийлжиж бөө болдог. Түүнээс зүгээр тэр нэг хэцэн гэргнүүднэр бөө болдог. Зүүд нойр зүм бэлэг юунууд ингээд нийлэхдээ бол энэ тэнгэрэгний дугаа сонсгоод өргөөд явах хэвээр бол цаг хугацаа ихтэй. Түүнээс бол хүмүүс бодлоо надаас ингэж асуудаг л да. За чи бөө боллоо.
Бөө болох гол хамгийн анх ингээл хизээ нүдсэн чам яг юу харагдсан бай, юу мэдрэгдсэн бай гэж асуудаг баг. Яг ярих юм бол баяг тэр хит тэнгэрийг нүдсэн тэр цаг хугацаанд бол харин ч өмнөхөөс амархан байсан. Тэ амархан байсан. Урдны юунуудаас бол амархан байсан. Тэгээд ер нь бол хүн энэ сэтгэл юундаа нэг яах юутай хүмүүс чинь ахын бас их сайхан инээж авдаг шүү дээ. Тийм биттэй. Тийм шүү дээ. Харин чинь юуг ингээд дуухнаа хараад сайхан сэтгэлтэй сайхан дуухны өмнө харин нулимс гаргачлаа. Би энийх олон ядлага юунууд өгөхөд гаргаагүй. Би бас тийм юм шүү дээ. Тий. Одоо ер нь хүмүүс хэлдэг шүү дээ. Хүн ер нь миний хамгийн том аз жаргал бол нэг зөв хантайгаа очичвал нэг 90% нь олоод авчихсан. Яг үнэ. Би бол зүгээр нэг зөв хайм уу сайхан хан биш. Би бол агуу хантай. Надад одоо бол дөрвөн мандны охин байна. 10 хэдэн ачтай байна. Ихрэнч байна. Тий. Стат жаргал гэдгийг энийг л хэлэх баг. Заримдаа тэгэл үгүй би зүүдлээд байна уу гэж боддог. Харин тий. Зүгээр энэ нэг харахгүй байгаа хар үйлчлэгч үе сэтгэл дотроо ч тэгж байсан. Аав ээжээс тэнгэр дөрглөө. Ер нь бөөний хүмүүсийн юунаас сэтгэл юунд бол юм хөрдгөө маа ноцлон жаахан бид жаахан ер нь манай энэ бөө мөргөлтөнгөө жаахан сэтгэл зөөлөнтэй байдаг шүү. Тийм дээрээс хүнд хүрдэг. Тий. Туслая гэсэн чин сэтгэлээр. Туслая гэсэн чин сэтгэл бөө мөргөлдөө үнэнч байх чин сэтгэл зориод ирсэн зон олны. Ер нь бол тэгтээ нэг юм өв соёл судлаач хүнд нэрээ нэг ярихад 3 юу байгаамаа. Толгойн 3 чулуу байгаа. За тэр нь юу юм гэхлээр бөөмөргөлтийг хөгжөхөд нэмэр болдог. Бөөхөн өөрөө нь ялч өгөө хөгжөхтэн тийм үү? Тэрэнд нь түшээ. Сайхан түшээ. Тэгэнгүүт түшээ битээр хоёулахнаад ингээд нэг хөөж хөрөөд байсан бол бас орчлохгүй. Орчлохгүй. Яг урд талд нь яг ингээд урд талд нь мөргөлтөй ирж байгаа шүү дээ. Тийм үү? Зорж ирсэн. Зон олон хүсэж ирсэн хүн зам байж байгаа шүү дээ. Энэ 3 толгойн 3 чулуу шиг байж ер нь хөгждөг, дэвждэг хүнд нэг үйл хийчихэд нөгөөдхийнхэн араа санаа зовж итэл нөгөөдх нь хүрэн би арай дутуу хийн дандаа л төгсөйн гэдэг байхгүй шүү дээ. Тэгвэл би дараанд ийм үг нэмээд, ийм үйлдэл нэмээд, ийм сэтгэл гаргаад ингээ хийвэл хүрх юм байна гал өшөө ингээд. Эн чинь юу яаш та сайхан хөгжөөн дэвжин шүү дээ. Тэгэхээр толгойн 3 чулуу шиг энэ 3 болов бөө мөрглийг дээш нь өргөж авч явж байгаа. Одоо ингээл энд нэг 99 бөө ирлээл гэж байна. Эний чинь 99 бөөгийн чинь дагаад л 99 түшээ ирж байгаа. Энийг дагаад л 99-ээр тогтохгүй олон мөргөлтөнгүүд ирж байна. Тийм байна. Бид нар чинь энийг олон дөрөөд ирдэг, зон олон хөсөөд ирдэг хүн зам байхгүй бол юу байхгүй шүү дээ. Цаашлах. Тэ. Доглон болно тийм ээ. За одоо юм асуулт яриад байна. Ян таны яриг тасалчих уу гэж асуусан. Танга захын одоо удамд дээшээ удамд одоо бөө утган байв уу? Утган зай. Надад теста нэрэ хэдэн үеэрээ бөөштэй манайх. Худаа ярьж байхгүй юу? Худаа ярьж байгаа. Яагаад гэвэл би аваас асуучихсан. Манад ер нь бөө мөргөл байсан уу? Мэдхгүй. Тэгээ яахлаараа ийм одоо энэ удмаас ирсэн энэ тал байна. Яахлаараа таны хавьд ийм байгаа. Тэгээ та надад өгөөд. Одоо энэ ардалт 2 ховлого байгаа. Дээр үеийнхээ бүр харваас хандшгүй тийм 2 ховлого байна. Дахиад нэг тэнгэрийн сум гэдэг энэ юмнууд. Нэг сарс байсан. Тэр нь бол одоо ингээд байгалийн замаар би хүүхэд байхдаа харж ирсэн байна. Манайд байгаад байдаг. Манайд аавд байгаад байдаг. Тэгээд сарс нь бол аргагүй цагийн юу таагаа байхгүй байгаа. Тэгээд ингээд яагаад ийм байгаад байдаг юм бэ ааваа гэхдээ манай аав юу гэж хэлсэн. Би ааваас асуусан юм. Тэгсэн чинь манай аав өвгөөс асуусан.
Авдарнаас эзэн гарч хурж ирнэ. Авдарнаасаа сал битгий салгаарай л гэсэн юм. Нууц. Тэгэхээр тэр манай өвөө мэдэхгүй нэг. Тэгэхээр их олон үеийн дээр манай өвөө мөргөл тасарсан байсан. Тийм байна. Тийм байгаад тэгээд яхлаар тэнд нэг ухаантай буурал, өвөг дээцээ хайрладаг тийм хүмүүс хатгалаад байгалгаад байсан. Тэгээд яасан эзэн гарч ирнэ л гэсэн юм. Тэр эзэн би юм байлгүй дээ. Тийм байна уу. За ястаа сайхан хоочлж байна. Одоо дүүгээр подкаст бөөгийн тухай санаа ачиж маань үлдчихтэй үсэлдэг. Одоо манай подкастын шигтгэе болсон асуулт байдаг. Та нэг одоо та ингээ бөөгийнхаа үйл замж имээр ингээ замнаад явж байхад энэ ястаа сонин хачин юм болж тоош гэж бодогдох. Санаанд үлдсэн сэтгэлд үлдсэн тийм ганц хоёр төрсөнчөөс хавталж. Одоо яах вэ? Тэгэл бөө хүн дээр чинь сонин хачин гээд ярих юмнууд бол бас байна. Яг ингээд тулгамдлаа санаанд орохгүй байна. Бас л олон хүн мөн одоо надлангийн 5 сард бол ингээд 2 метрт 2 см дутуу тийм том биетэй 298 байх нь шүү дээ. Тийм метрийн тийм залуу галзуурсан тэр эмлэг үлээж авдггүй тэгээд тэр зүгээр болсон одоо ажил төрлөө хийж байгаа гэдэг юм сонин хачин тийм үү. Яг сонин хачин миний хажууд хүн зэрэгтэй зогсож байлаа би ч тийм. Тэ модон дотор тэгээд намайг ер нь хааш ч хөдлөхгүй байсан шүү. Би ер нь бол миний бодлол хөдлөж байгаа болохоос биш. Бодож л чадчихсан би хаана намайг захирчээсэн. Байгалийн хүчил тэр бол давгчгүй. Жишээлбэл одоо бүр жоохон хөөхт байхдаа ер нь бол энэ бөө хүнийг бол ер нь багаас нь дагдаг юм байна. Одоо нэг 2-3 дугаар ингээд байсан юм уу тэрнээс бага байсан юм уу ингээд манай хишүүн дээр миний үеийг мэдэх байхгүй шээчгээд юун дээр хэлсэн дээр тэрнгээр ингээд танк гараад яа тэрийг тоглож байгаа мод тэгээд би нэгнийхээ юуруу нөгөө юунаас шээдээс авч идэ танкын нураагаад ядаад тоглож исэн. Тэгээд ороо болсон нөгөө найдуудын маань ээж аав нь харахгүй болсон дуудаал оруулаад байгаа байхгүй. Би нэг найзтайгаа тоглоод ингээл хоёр тоглоод яг юм над харагдаа нөгөөд манай. Тэгэл харагдаад ингээд тоглож исэн чинь ээж маань нэлээд тохиж ирсэн. Ганцаараа хашгираа тоглоод чи орооч гэдэг. Тэгэхээр нөгөө ганцаараа биш гэд хэлэхгүй нөгөөд хэрэг авсан байхгүй. Тий. Одоо энэ нөгөө хүмүүс ингээд ярих тийм байгааз. Дээрээс нь би чи одоо чигтэйхэн юу харахад айж ичихгүй. Би ер нь өөрийгөө тэгж бодож өссөн. Гэтэл би орой хүүхэд байхдаа оройгоор би 5 эмэгтэй дүү. 2 дүүгээ дагуулж ирдэг. Орой гарахтаа. Нөгөө годож наймаар мундаг болоод нөгөө мод гинт яасан. Зүгээр аваач. Эдгээр нөгөө юу та зүгээр аваа. Авч илээ тэр бичгтээ юу суудалт. Тий. Нөгөө түмэн гарахтаа энэ миний ер нь урд нь хиндэж ярьж байгаагүй. Нууц шүү. 60 хүртэл тий. Нөгөө би ч өөрийгөө одоо жигтэйхэн дөрөгтэй юутай гэсэн чинь одоо найзууд бол сонсоод яах вэ? Шоолох. Тэгээд яг миний доотлын эмэгтэйдүү надаас 2 дүү дахиад нөгөөх нь 2 дүү гэдэг. Нөгөө хоёрыгаа дагуулж гал. Би масах болох та дагуулж гал. Яагаад гэвэл ингээл юу муун дээр ингээл одоо жолонгийн үүдмүүд ингээл тэр хашаан дээгүүр чи ингээл нэг юм одоо намайг багахч амар гангу хүн чинь нөгөө үнгийн захтай дийлвэлээ л шүү дээ. Яг тийм юм өмсчих юм дээгүүр хүүгээл ингээд яа. Тэгэл дуу чимээ ингээл сонсогдоо тэр намайг гараад ирээч үрээд энэ юмнаас би дээр харагдахгүй зарайлгаад би хаагаар оролдоод ингэлээд тэгэл ямар санд ороо гарахтаа нөгөө баатар нөгөө чинь айдгүй яа энэ ер нь одоо зогоо мөгнөөс боцож байгаагүй дээ нөгөө чинь ороо гарахтаа яа тэгжээлээ тий одоо та ингээ хээр хөдөө хадаа ингээ явж байхад тийм. Одоо бол ингээд харьцангуй
өөрийгөө хянах чадвар нь. За тэнд нэг тим юм байна да. Улаан гэрэл мэрэл гарахаас эхлээд ер нь юмнууд зөндөө биелдэг. Тий. Тэгэнгүүт энэ ер нь бол хүн бөө хүн болчиход. Тэгэнгүүтэл бөө болгон халдаг юм ийг л сонин сайхан болгоод яриад байгаа. Гоохгүй юу. Яг одоо манайх чинь бас айгүй тийм олон мөргөлтөн зэсэгтэй бол үздэг шүү дээ. Тий. Тэгэл одоо энэ юу байна? Зүгээр нэг бас нэг чамд ингээд нэг ярихад ганцхан бурхан алдуул гэдэг тэр уулмуудыг яхад тагж болдгоо. Иргэн төрөнгөө бол шүү дээ. Одоо энэ ингээд энэ уулыг дахиад бас л ойрхон амар гарч ирэх тийм үү? Хүн малд ээлтэй ээлгүй савдаг гэж байна. Энийг ерөөсөө ярьдаг бай манай. Монголын уул ус бүгдээрээ бид нарыг ивэдгээ гэл. Гэтэл сэрэж болохгүй савдагтай уул ус байдаг байна. Хүн малд гэж ярьдаг. Монголд хүн болвол малтайгаа цуг амьдрааных нь гол юм болохдоор энэ уул усыг яхад юу нь яах нь биднэрт ингээд тошгироод харин сэрээ жаахан ундаалсан чарн мань хэдийгээр тоншоод хэдэн малын мань тоншоод ирэх юм биш байгаа та. Амьдрал ахуйн мань уруудуулаад байх юм биш байгаа та. Тэгэхээр чин тэр ингээд аль өндөр уул болгонд ингээд хаваа байдаг учраас тэр байдгүй. Тэгээл зорин ингээд энэ ууланд бурхан алдангууд нэрийг өчгөөл идүүлээ энэ рүү зориул уг нь энэ өвөл мөвлж гэсэн нөгөө гол мол гараал яахгүй хамар байгаа. Гэтэл заавал тэр амраа бодвол гэтэл яг тэр цаана бол яг хүм мал дээлтэй. Тэгж ярих юм бол бурхан халдун болвол дээрээс нь хүм малаас саагаад нь улс оронд мань ээлтэй. Ийм газар байх нь шүү дээ. Ерөөсөө энэ түүнээс биш энэ бүхэн нь юутай шүү. Хүм мал дээлтэй гэдэг талаар би нэг юм одоо болсон гэх юм уу нэг ард түмний яриа байдаг шүү дээ. Тэрийг яри та нарт бас ингээд сонсдгоо юм. Яасан юм гэхэлэр нэг цагаач ингээд мал хүүхдээ яачих малаа дуудсан хүүхдээ тэрэг мэрэгэн дээр ачдаг юм байгаа агаа хүүхдээ явж ихгүй. За ер нь төндөө явлаа. Энэ хавьяас цаашаа яваад байх гэд ингээд нөгөө шийдсэн байжсэн чарна. Нөгөө юу нэг хүн зам таарч. Вэ чи одоо энэ нутгийн хүн тийм гэнэ. Надаа энэ нэг юуг зааж өгөөч. Сайхан чи нэг нутаг заагаад өгөөч. Би одоо энэ танаа энэ нутагт ингээд нутгийн хүн болъё. Надад нэг газар заагаад өгөөч гэхлээр тэр нэг жаахан болчмгүй золиг таарлцсан. Тэгэнгүүтээ нутгийн нутаглахлаар жаахан болигно гэж ярина л да. Тэр нь яадаг юм гэхлээр ингээд гинт мал хөө эсвэл хүм мал нь хүм мөн нь өвдөд идэг тийм газар байхгүй юу? Тэгэхээр тэрийг заагаад өгчөөж байна. 2-3 жилийн дараа тэрнгээр явж байгаа нөгөө айлаар орсон чинь хүнийн зүржээд өр хөвгтэй болоод малын зүржээд тэгтэйхэн дэлгэрсэн байна гэдэг. За. Нутгийнхан болдгоо шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэр айлаас хараад нөгөө юу руу өөр айлд очиод нөгөө жаахан юм мэддэг нутгийн тулхтай өгснөөс асуухгүй. Эднийх чихтэйхэн юм юу болчиход нэг цагаач чинь. Уг нь бол одоо ингээ манайхан ингээ нутаглахтаар болдгоо идтэй гэж. Тэгсэн чинь болдгоо. Яагаад ингэж эднийх ингэж дэлгэрээд манай нутгийнхан ингэж яадаг юм бэ? Цаа түүний нэр чинь нэрийг чи юу гэж гэсэн чи сүх орсон нэр байна. Алтан сүх ч юм уу, ганц сүх ч юм уу тийм ээ. Гол нэр нь сүх орсон нэр байна. Тэгсэн чи цаад уулын чи нэр юу вэ? Шил орсон нэр байна. Хонгорын шил мэлэдэргээд байдаг та тийм шил орсон нэр байна. Шилэн дээр нь сүх далаачаад байхад яаж болох юм бэ? Нэрс дагуу байна уу тэгэхээр. Их сайн юм тайлж штэ. Тэ. Тэгээд монголчууд бол тэр газар юм маандаа зогцож амьдардаг. Тэ. Тэр дундаасаа бас нарийн юм их байгаа биз. Тэр сүх орсон нэртэй хүн шил орсон газар бол нөгөөх нь сүхэндээ шилэн дээр нь сүх далаачаад байхад бүлэгч чадахгүй байна. Ингэж байгаль юу хоёр зогцож амьдардаг. Ер нь бол бид нар бол энэ дэлхийн эзэн биш шүү дээ. Эзэн биш. Хүмүүс бол эзэн гэж үздэг. Бид нар бол өөрөө хүүхдүүд. Тэгэхээр байгаль дэлхийгээ харна. Байгаль дэлхий би яагаад яриад байгаа юм бэ? Бусад шашин бол хүний үүсгэсэн шашин.
Тийм болохоор тэд нар бол тэр байшин сам мав өөрийн гэсэн сүмтэй байдаг. Гэтэл юунд бол тийм байхгүй. Бөөвл байглаас үүссэн юм. Тэнгүүт нэг бөөгийн зан үйл хийн эхлэв. Заавал нэг хамаг юм авалтай бинтэн тос болоод л тэр мод руугаа уул руугаа читэх. Яаж гэх бид эдгээр сүмдээ очиж байгаа байхгүй. Байгаль бидний байглаас үүссэн бол байгалд сүмдээ очиж байгаа байхгүй. Бидний сүм бол байгаль. Бөөмөргөлд бол ерөөсөө бидний сүм бол байгаль. Одоо ингээл тэр харахгүй сайхан битэрийн яжлагыг ивэ гэд тэр зургийг авбал. Тэр солон. Тий, тэрийг зургийг авбал тийм байна уу? Ингээ харуулчих. Аав тий, тэр сайхан юу яагаад ингэ солон татцсан. Тийм. Байгаль дэлхий сайхан шүү дээ. Тий, яжлагын маань ивэгээд ингэж ивэж байгаа шүү дээ. Эрчим сайхан зохицолдож байна. Тий, зохицолдож байгаа. Чи буруу би бол ингэдэг одоо нэг үйл хийчихээ. Би хийлээ. Үйл мөн бүтгэлээр өнгөс тэгж чаддаг. Яад. Энэ уул усны лус авдаг. Мөн хөөх тэнгэр минь намайг ивэлээ. Миний том баасан тэр юмд хүргэсэн болохоор ивэлээ гэж би уул усандаа залбирч явдаг. Ивэлсэн байхгүй юу? Намайг ивэлсэн болохоор тэр үйл бүтсэн. Намайг ивэж байгаа болохоор тэр солонго давхар одоо энэ талдаа дахиад ингээд давхар солонго аваад давхар татчихлаа шүү дээ. Ингэж Та харуулчих. тий. Дахиад давхар татчихлаа. Яасаг өөр. Тий. Энэ бол ивэж ийн гэж үздэг би энийг. Тий. Алтан гацсах нэг юм асуух гэсэн. За, бөөгийн онгод гэж юу юм бэ? Одоо манай подкастыг ихэвчлэн тэгээд бол онгод монгод бол ерөөсөө би сахиусч байна уу, савдагч байна уу, тэнгистэй хүнч байна уу, онгодтой ч хүн байна уу. Энэ бол юуны сүнсний суудлын зэрэг дэв байхгүй. Тий. Бидний өвөг дээдсээс ингээд одоо миний онгод болсон ахт нь 9. Тэгээд хэдийдээ үеэс бууж байгаа шүү дээ минь үү. Тэнгүүт 9 үеийн дээр очиход Алтан гацд 512 өвөг дээдс яг нэг шугамд зогсож байна. Тийм байна уу. Бүх барилдаа доороос 512 бүх байжгаад 9 давхад тэр дээр ганцаараа зогсож идэг. Энэний ургуу нь байхгүй юу? Би байхгүй уруу хараад тэр дээр 512 тэгээд ингэж итгэж явдаг миний аав ээж тэгээ би болчихсон. Тийм байна уу? Яг энэ дундаас тэгвэл эн чинь бүхэл бол 512 бүх хэвээрэл байгаа юм. Дараагийн даваа. Энд бол тийм байхгүй. Манай аав ээж намайг төрүүлсэн. Тэгээд ертөнцийн мөнхөөс манай эмээ хоёр аав ээж 4 болчин тийм үү? Аав ээж хоёрын маань төрүүлсэн. Хэллээ 4 чинь нөгөө хэд болох вэ? Тэгээд 10 сүүлдээ 16 30 64-гээ явчихна. Эдгээр чинь ингээд яхлаач 1000 гаруй өвгдээс. Энэ 1000 гаруй өвгдээсээс удаах нь бол нэг юуганд 3-ын л болгож байна. 3-ын л болгож байна. Энэ миний бидний энэ өвгдээс. Гэтэл эдгээр сүнс болоод дээд ингээд морилготой. Энэ 1000 гаруй өвгдээсээс хамгийн юу нөх. Хамгийн одоо нөгөө хүний ёсоор хандирсан. Цаан цайлган хамгийн тийм одоо шилэгдмэл тийм 2 3 хүн. Тэгэхээр чинь бүгдээрээ биш байна шүү дээ. Бүгдээрээ тийм хийсэн хүмүүс биш. Тэгээд тэд нар тэр тэнгэрт тамбалагдаад бодоод одоо тэрийн нэг зургийг авдаа тэр ч одоо хід болоод унваа тэр та нар хардаа. За. Нэрээ тэр юу яагаад гэвэл би яагаад энийг харуулад байгаа юм гэхээр энэ ивэж нэрээ. Өстой сайхан байна. Тод болж байгаа гэж яах вэ тийм ээ? Тий. Тэгээд тэгээд нөгөөдөг чинь юу яагаад ирэхлээр чинь тэр сүнс нартад амьдэрсэн тэр буйнаа тэнгэрт тамгалуулаад тэгээд хэдэн үеийн дараа эргэж буух улаачаа тамгалаад өөрөө улаач дээрээ буунаар ингээд бие сууж. Тэнгүүд тэр маань юу болсон? Онгодоо тийм ээ. Тэгэхээр суудлынх нь. Өнөөдөр манай улаас нар чинь бол савдаг болгож байгаа улаач бий. Энэ бол муу гэсэн үг биш дээ. Тэр өвдөөцөн тэр савдгийн дайны хүч чадалтай. Тэгээ савдагтай бол одоо савдаг бол уул усны юм нэг л янз бүрийн юм их сайн байдаг. Тэгээ сахиус болно нөгөө.
дээд цуудал. Тэгэнгүүт онгод байна, тэнгэр байна. Ганцнаар ингээд нэрлээд онгод гэдэг үгч. Онгод гэдэг юм юу юм бэ гэж чи надаас асууж шít. Тэр бол бидний өвөг дээдсийн суудлын нэр буюу эрчим баг. Сүнс. Тий. Суудлын нэр буюу эрчим. Ер нь л эрчим штэ. Одоо эрчмийг бол ахтай манайхан чинь гадаад өгөн дуртай юм уу хаашаа энерги гэж ярьж штэ. Яг үндсэн нэр нь бол эрчим шүү дээ, тийм ээ. Бид нэр бол яг ингээд хий биетэй хийсгэлэн дүртэй юмнуудаа биендээ буулгаад өөрөөсөө нэг жаахан энерги юуны мэдээллийн орон зайн өндөр юм буулгаад байвал бид нэг жоохон бас тэрийгээд дагаад өндөр болдог. Нөгөөх нь ингээд хамаагүй жаахан тэгээ бөөмөрглөө янз бүрээр яг хөө нэг жаахан доошоо буулгачих юм бол доошоо юм бол өөрийнхөө эрчмээс жаахан доор юм бол өөрөө доошоо явна шүү дээ. Энэ түүнээс үуч эрчим л байхгүй. Хүний биен дээр бууж байгаа эрчим. Хий биетэй хийсгэлэн дүртэй эрчим л биендээ буулгаад байгаа. Одоо хүн насварах тухай ярихлаар яг энэ орж ирдэг. Хүн насварахтаа юутай явдаг юм бэ? Юучгүй явдаг гэдэг. Юмтай явдаг байхгүй. Юутай ингэж. Энэ нарцад амьдсан оюуныхаа мэдлэгийг аваад явна. Тийм бит бодол санаа тэр чигээр явна. Тий, эн чинь юм шүү дээ. Энэ бол юм. Амьдралын дурлал, өмөрчлөгөө, цэглээ, хүмүүсийн амьдрах ах үе, нөхцөл ухаарл, зэхээрл, гэгээрл бүгдийг аваад явчихна. Тэгэнгүүтээ тэрнийхээ биенээс яг ингээ харахтаа юутай гардаг юм гэж. Харахтаагаас харна. Үнэрлэгтэйгээ гарна. Сонсохтойгоо гарна. Энэ биетэй цуг юу гардгүй юм гэхлээр амтлах. Барих, хүртэх. Энэ хоёр нь биеинд үлддэг. Тийм болохоор энэ онгоц сахиус янз бүрийн юмнууд бидний биеинд хурж ич амталж байна, тийм ээ. Өрсөдөө тэрвэрч авч өмсөж өөлж хүртэхүйгээ 5 м хүйтэ. 3 м хүйтэ болдгийн учир нь яг энэ дэлхийн шашин болгонд шашин бөөмөргөлд маань тийм үү. Харахтан зориулцол бариад зургийн урд нь тавиад тийм. Сонсохтон зориулаад маань нэрөөлт байдаг юм уу? Сайхан үг хэлэлцээд. Үнэрлэгтэн зориулаад тэр нэг ганг юмнууд сүрмөр шатаагаад. Энэ гурав байдаг болохоор энэ гуравт нь юм дөргөөд байдаг байна шүү дээ. Тий. Энэ гуравт. Тэгвэл эн чинь нөгөө одоо дээшгээ мартаад олон жилийн дараа хүч чадал аваад буцаад буухтаа эрчим болж буухт улаач дээрээ бууж ш. Энийг л онгод гэж хэлэх юм бол доо та. Тийм байна уу? За Алтангаз та одоо сайхан олон жил бүүлсэн зарим хүний зүгээс одоо өсөж яваа, бөө болж яваа. Тэгээ шинийг эргэлхийлж өөрийгөө сорж яваа. Залуу бүүнэртээ зориулж сургаал хайрлаач. Одоо ер нь бөөхөн ер нь энийг хичээгээд болчдөг юм да. Би нэг бааварлаа одоо тэгдний шүү. Зөвлөгөө ч юм уу те? Тий, зөвлөгөөд байсан дээ. Түүнээс сургаал гэдэг юмд бол би өөрөө их дургу. Тий. Нэг олонч байна уу, цөөнч байна уу? Ухаарах зэхэрхий хүрх юм бол нас хамаагүй байхгүй. Ухаарах зэхэрхий хүрх юм бол хүнд нас хамаагүй. Тэгвэл ухаар зэхэрж чадахгүйгээр 80 70-нд мал үрцэн төгсчүүл явдлаа гэдэг шүү дээ. Тий, ухаарах зэхэрхийд бол нас хамаагүй. Тэгэхээр ухаар зэхэрхийг л ер нь бөө болно гэж байгаа шүү. Би бол одоо ингээд бас ингээд эргэн тойронд өнөөдөр хүртэл ярьж исэн юм байна. Эргэн тойрныхоо хүмүүстэй. Яасан юм бэ? Бөө хүнд бол хит тэнгэрийг яг балвсан өдрийг хойших урдах гэж хоёр байх юм байна гэж хуваах юм байна. Яасан юм гэхлээр ийм байхгүй. Хит тэнгэрийг надаас өндөр эрчим тэр над дээр буугаад тахад би чинь миний тархийг задлах байхгүй. Тийм байна уу? Нөгөө бөгшөө тэ. Тийм болохоор энэ бөөнөрийг чинь тэр мөн нэг тийм л юм байсан шүү дээ гэж ярьдаг юм байхгүй юу. Энэ чи ягаад цэцэг дээр өөр болсон байна шүү дээ. Тийм багаас оюуны хувьд. Жишээлбэл одоо ингээд омроо юм уу?
байхгүй шүү дээ. Дандаа адтай юмнууд байдаг. Их олон адтай юмнууд цугтыг дараа даалгавар даа. Хэцүүтэй гэж. Хэцүүтэй тийм. Тийш явгад нөгөө тийшээ явна гэдэг. Энэ нь юуны хинхлээ. Сайны тал байхгүй. Юуны эдгээр чинь ерөөсөө тийм оюуны задарсан хүмүүс. Зүгээр одоо ингээд над дээр ингээд яг ингээд зориод бөөлцөн хүмүүс ингээд би нэг жаахан учир зүгээ олохгүй байна маань гэж зориод ирдэг. Тулаад хоёулахнаа ярих бөөчн бат нууц бий шүү дээ. Ямар ч юмгүй бүгдийг нэрчүүлэх. Тэгэхээр бид дээр ярьдаг юм би. Яг шинэ залуу болж байгаа улаач юунууд дуудлага. Бөөдөд нь бөөг авч явдаг юм бол дуудлага байхгүй. Дуудлага, сайхан дуудлага, сэтгэлийн сэргийтэл дуудлага. Сэтгэлийн сэргийтэл дуудлага яхлаа тэр онгоц ахуй хөгжид дивж ирчин болж огшиж би чинь сайн лав сууж чаддаг. Тий. Түүнээс биш одоо мань шиг юм дээр бол юу гэж дуудаж яах гэхлээр хүмүүийн хүрдээр үтсэн хөдөөсөр нь гангаар үтсэн би бөөхөн гэж явж байгаа. Өөрийгөө нэг амар бат бүх юм ярьж гинөө. Онгодож ийштэй тийм байгаа. Өдөөсөр чавчаад үзээрэй гэдэг юм ааш. Тийм байгаа. Тэгтээ чин дуудлага. Ерөөсөө далуу боо юм бол хэлэхэд бол дуудлага нэмээ. Одоо дээр үе юм уу хэдхэн жилийн өмнөхийг бодвол одоо маш олон ном боо юуны номнууд гарна. Тэрнээ сайхан дуудлага, галын дуудлага гэдэг бол их зөрөхгүй байхад болно шүү. Тэр бөөгийг энэ бөөгийг хадлан байхад галтын тэнгэр бол тэр дээр Гаал дахихад. Галал дахих тэргээд ийм юмнуудыг сайхан өөрийн болгоод би сэтгэлдээ ингээ хэлэхэд яхад болгож ав. Дуудлага шүү. Яг шинэ залуу би өөр нэх чи тэр нь болохгүй байна даа гэдэг. Би тэгж яруул доторгүй. Сайхан дуудлага нэмэл гэж хэлдэг. Сайхан дуудлагатай юм бол тий. Дуудлага бол өөр шүү дээ. Дуудлагаар хөгждөг, баяждаг. Яг ярих юм бол чи зөв юм уу? Бөөмөргөлд чи зөв юм уу? Тэгвэл хэдэн жилийн дараа чи өөрийгөө эргээд хар. Яасан байх вэ хэл. Чамд шагндаг. Шагндаг шүү дээ. Дээд мөнгөтэн. Юугаар шагндаг? Яруу найргийн онгодоор шагндаг. Одоо сүүлийн үед энэ дуулаад байгаа дуунууд дунд хүртэл бөөгийн онгодын хэлсэн үгнүүд явж байгаа шүү дээ. Тий. Бөөгийн онгодын хэлсэн юуг дуулгацаан дуулаад байгаа. Маш олон жишээ бий. Дээрээс нь зүгээр ингээл бөө хүн янгуудаа ярихдаа нэг толгой холбоол мундаг яриад байгаа тийм үү? Яруу найрагч нар их төрж байна манай бөө энэ дотор юу нэ? Энэ бол шагнал шүү дээ. Шагнал. Чамайг зөв явах юм бол мөнгө тэнгэр энэ яруу найргийн онгодоор шагналдаг юм байна гэж хана ойлгодог. Түүнээс яруу найргийн тэр юунд бол суралцдаг хүн байдаг юм да. Тэрийг бол би нэг гоё юм бичиж байгаа гэл ингээд суулах бүр байхгүй шүү дээ. Тэгсэн гинтх орж ирнэ шүү дээ. Тэр нь л шагнал баг. За, алтан гац захтаа маш их баярлалаа. Та тэгээ одоо манай нэвтрүүлгийн төгсгөлний сайхан нөгөө эцэг үгүй юу? Монгол их орон ард түмний нэг сайхан өрөөгөөч та. Ерөн. Ёстой ерөн. Яагаад гэвэл би төрөнд хилээд байгаа, сая дөнгөж сая хилээд байгаа чинь тэр Монголын яруу найр гэж байдаг гэж. Энэний ихэнх нь бол уул усны магтаал. Тэгээд ерөөл. Тэгэхээр ерөөхдөө бол би энэ юугаа энэ тэнд дандаа хэлж явдаг. Хүн бол ер нь бол хамгийн ихлээл улс орноо л төр засгаал хүндэлж энэ маань ч гэсэн сайхан төр засаг маань ч нэг сайхан байгаасай тийм ээ. Улс орн минь төвшин сайхан байгаасай, удам сутар минь ариун сайхан байгаасай. Өргөө гэрэлтэй сайхан байгаасай, өр хүүхдүүд нь жаргалтай сайхан байгаасай. Хүмүүн заяа нь бүтэн сайхан байгаасай, хувь заяа нь тэгс сайхан байгаасай. Хиймэр сүлд нь босоо сайхан байгаасай. Хишиг үеийн дүүрэн сайхан байгаасай. Алд үеийн эрүүл сайхан байгаасай. Амь насны бат сайхан байгаасай. Хотлолноороо эвтэй сайхан байгаасай. Хошуу нутгаараа амгалан сайхан байгаасай. Үеэс хүрд үрээс хүрд үүр жаргалтай яваарай гэж
алтан гац зайран гах нь өрөөё. Миний өрөөсөн өрөөл нь 9 үйдэн дамжин бийлгээ. Хорей. За. Маш их баярлалаа. За. Танд ч гэсэн сайн сайхан эрүүл их аз жаргал сайхан бүхний дэдэг гэсэн яа. За баярлалаа.